За даа хүндээ өнөөдрийн хамраг яа. За дотоодын цэргийн 5 дугаар ангид 2022 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан ирж цэргийн алба хааж ирсэн иргэн энэ нас орсон ийм эмгэлтэй үйл явдал энэ цаг мөчид тохиогод байна. За хугацаа цэргийн алба хаагч маань 2022 оны 5 дугаар сарын 7-оос 10-ны өдөр зохион байгуулагдсан Улаанбаатар хотын хүрээнд зохион байгуулагдсан цэрэг татлагын комиссар Сонгон хайрхан дүүргээс татагдан ирж манай цэргийн ангид хугацаа цэргийн албыг хааж ирсэн. За 10-ны өдрөөс эхлээд цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа явагдаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тухайн үйл ажиллагаа дуусаж цэргийн дүрмийн дагуу тангараг үргүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан. За тангараг үргүүлэх ёслолын ажиллагааны зохион байгуулагдсны оройноос эхлээд 22 цагаас эхлээд биеийн байдалд өөрчлөлт орсон тул ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Ингээд анхан шатны одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан. Ингээд биеийн байдал хэвэн байсан учраас за мөн 22 6 дугаар сарын 16-ны өглөө эрүүл мэндийн төвд дахин одоо эмнэлгийн үзлэг үйлчилгээг явуулахад анхан шатны одоо амин үзүүлэлтүүд болон бусад үзүүлэлтүүд хэвэн. За тодорхой шин тэмдэгтэй байсан учраас эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг явуулж байгаад ингээд 6 дугаар сарын 16-ны орой 22 цаг 40 минутанд 45 минутын орчим за артигийн даралтын үйл ажиллагаа дууссан учраас төрийн тусламжийн үйл ажиллагаа дууссан. За төрийн тусламжийн үйл ажиллагаагаар төрийн засгийн албаа хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж за эмчилүүлж за тухайн одоо 17 оны өдрийн 1 цаг 20 минутаас өглөөний 7 цаг хүртэл хаалгаанд орж байгаад ингээд эмчлэгдэх хэвцэнтэй одоо эмчилсэн ийм үйл явдал болсон. За тэгээд бид бүгдийн зүгээс бол арга иргэнтэй 17-ны өдрөөс эхлээд хамтраад Монгол одоо хүмүүсийн ёс заншлын дагуу одоо хөдөөлүүлэх үйл ажиллагааг яг удирдан гэр бүлийнх нь гишүүдтэй зохион байгуулж байгаад өнөөдөр Монгол улсын цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөө өглөөний 5 цаг 40 минутаас зохион байгуулж эхлээд сая дуусаад ингээд та бүхэнтэй одоо энэ холбогдох мэдээллүүдийг өгч байна. За байлдагч одоо хугацаа цэргийн албаагч албааж байгаа хугацаанд манай анги байгууллагад ямар нэгэн цэргийн дүрмийн болон дүрмийн бус харилцаа байхгүй. Учир ахлагч хугацаа цэргийн албаагчдын донд цэргийн дүрмийн бус харилцаа огт байхгүй гэдгийг энд бас батлан хэлье. Монгол улсын дотоодын цэрэг гэдэг нь айлд албааж байгаа албаагчдын хувьд цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй, цаашд байхгүй байх болно гэдэг итгэлтэй байгаа юм бас илэрхийлье. Ингээд одоо нас орсон хугацаа цэргийн албаагчдынхаа гэр бүлийнхэн дахин одоо анги хамт олонныхоо нэрийн өмнөөс гүн эмгэл илэрхийлж байгаагаа энэ дахин хэлье. За камерын яг бүрэн тоо бол цэргийн нуустай холбоотой. За тухайн зөвхөн одоо цэргийн албаагчдын байрладаг болон дасгал сургууль хийдэг орчимд 18 камер байдаг. Яг зөвхөн унтлагын байрны 2 камер гэр бүлийн гишүүдийг очиж үзэх үед төр зуурын засвартай байсан. Ямар нэгэн байдлаар тэр камерын бичлэгийг устгах, солих, өөрчлөх ямар ч боломжгүй. За энэ хэргийн материалд одоо камерын бүх бичлэгүүдийг хурааж авсан байгаа учраас тэр бичлэгэн дээр бүх зүйлүүд нь байгаа. Тийм учраас одоо бусад одоо за эрүүл мэндийн тэр эмнэлзийн хувьд бол эмнэлгийн байгууллагын ажилтан биш учраас би ямар нэгэн байдлаар одоо тийм байсан, ийм байсан гэж хариулах боломжгүй.